Та сайн бацгаана уу хүмүүдээ. Өнөөдөр 2020 оны 3 сарын 30-ны өдөр даваа гарав байна. За хичээлийн маань сэдв Монгол хэлний хичээл байнч үг. За байнч үг гэж өгүүлэгч итгэхэд өгүүлж байгаа зүйлийнхээ агуулгад хэрхэн хандах, хандлага, үнэлэмжийг байнч нэгж гэнэ. За байнч нэгжийг бол бүтээлийн түвшин, үгийн түвшин, өгүүлбэрийн түвшин, эхийн түвшин ойлгох ёстой. За байнч нэгж маань дотроо дөрвөн ангиллагдана. Бодит байнч, бололцоод байнч, зайлшгүй байнч, хэн хэмжээт байнч гэж ангиллагдана. За бодит байнч дотор ямар утга илтгэх гэдгийг багш нь ингэ оруулаад өгсөн байна. Та бүхэн эдгээрийг хараад бүгдийг дэвтэртээ бичээд ажиллах ёстой шүү. За бүтээлийн түвшин яригдсан. За бүтээлийн түвшин бол бодит байнч, бололцоод байнч, зайлшгүй байнч, хэн хэмжээт байнч дөрвөлөө орно. За бүтээлийн түвшинд ямар утга илтгэх вэ гэдгийг ингээд жишээгээр оруулаад өгсөн байгаа. За үгийн түвшин. Үгийн түвшинд мөн бодит байнч. За уг нь чухамдаа үний хэлбэл үнэхээр, нэрээ, эргэлзээгүй, яриангүй гэсэн юм утгыг илтгэн. За бололцоод байнч нь болохоор зовстой, барагцаалдан, золоор, болзошгүй магад, байдалтай, ашгүй, өөрөө ирэхгүй, нэгтэй, наад захын. За зайлшгүй байнч мэдээж хэр хэвч аргагүй, ерөөсөө ихэвчлэн ялангуяа эцсийн эцэст. За хэн хэмжээт байнч минийхээр олныг хэлэлцэх нь аман дээрээ чинийг эснэр гэхмэд утгыг илтгэж байна. За өгүүлбэрийн түвшин яригдахтаа бодит байнч маань дуурайх үг буюу мэдрэх өгүүлбэрээр илэрнэ. За бололцоод байнч нь болохоор илэрхийлэх өгүүлбэрээр илэрнэ. За зайлшгүй байнч нь зөвшөөрөх өгүүлбэрээр илэрнэ. За хэн хэмжээт байнч нь хандах өгүүлбэрээр илэрнэ. За эхийн түвшин. За эхийн түвшин маань бодит байнч нь төрсөн санаа буюу за сэдв бодит байдлаас гарсан санаанаас үүдэлтэй. За бололцоод байнч нь шин санаагаар илэрнэ. За шин санаа гэдэг бол дүрслэг ур маягаар дэлгэрүүлж бүтээл санаагаар баяжиж өгсөн байдаг онцлогтой. За зайлшгүй байнч болохоор гол санаагаар илэрнэ. За хэн хэмжээт байнч нь зорьсон санаа буюу зохиогчийн зорьсон санаагаар дамжуулж одоо хүүхдүүдэд, багшуудад юу ойлгохыг зорьсон, юу мэдүүлэхийг зорьсон, юу олж авахыг одоо зөвлөж байгаа талаар зорьсон санаанаас олж авна. За энэ багш нь байнчдтай өгүүлбэрүүдийг оруулсан байна. Энэ байнчдтай өгүүлбэрүүдтэй багш нь ганцаар тайлбарыг. За жишээ нь өгүүлбэр дээр 17 насчтай хөөрхий зайлуул гэсэн өгүүлбэр байгаа. За насчтай гэдэг нь чамлсан утга, хөөрхий зайлуул гэдэг нь өргөцсөн өнгө аястай байна. За тэгвэл дараагийн өгүүлбэр нь гэтэл тэр зүүн ёстой шалчхаар ир болохоо мэдсэн юм аа. Ёстой гэдэг нь баталсан утга энд харагдаж байна. За мөн тэгэхэд ер нь дамаг ер нь таньсан бөгөөд энэ баталсан утга харагдаж байна. Ердөө л ямар гайтай цас гэж арай ч үгүй ганц мэрж алаа гэж үгэлсээр уусмаа бүлгүүл. За ямар гайтай. За мөн энэ дээр байнч үнэлэмж илэрж арай ч одоо арай ядан асуудалтай үгэлсээр гэдэг нь чүмэ гэсэн утгатай бүр нэг залхсан байдалтай харагдаж байна. За энэ бол миний төрсөн утга Монголын сайхан орон гэдэг нь бахархсан өнгө аястай харагдаж байна. За нэрэн хүртэл шүлэг нэрийн сайхан утга. За энэ бас бахархсан өнгө аястай нэрэн гэдгээрээ одоо энэ нэрэн хүртэл сайхан нэрийн сайхан утга гэдэг нь их бахархсан юм өнгө аясын харагдаж байна. Мөн баталсан утгатай байна нэрэн гэдэг нь. За цэцгийн толгойг тасдаггүй, үртэй байхыг хүснэ, цэцгийн толгой авдаггүй, төртэй байхыг би хүснэ гэдэг энэ өгүүлбэр дотор бас ийм хүсэмжилсэн утгатай өгүүлбэр гарч байна. За эндээс одоо гэрийн даалгавар өгч байна. За гэрийн даалгавар гэдэг нь байнч үгээр утгыг ялган ямар өнгө аястай, ямар үнэлэмж илэрхийлж буйг ялган тайлбарлаарай. За энэ ингээд өгүүлбэрүүд өгсөн байгаа. Энэ өгүүлбэрүүдийг бүгдийг та нар дэвтэртээ бичээд өөрсдөө одоо ямар өнгө аясыг илэрхийлж байгаа, ямар үнэлэмж илэрхийлж байгааг дэвтэртээ тайлбарлаарай. За ингээд дасгал хоёр багш нь энийг өгсөн байгаа. Энэ ихийг та нар одоо юунаас хараад нэгдүгээрт нь ихийг анхааралтай унших ёстой. Хоёрдугаарт нэг дотроос байнч бүтээбэрүүдийг олоод
доогуур нь одоо зурж тэмдэглэх ёстой. 3-р хөдөлмөр зүтгэлийн үр өгөөж гэсэн сэдвээр 120-оос 150 бүтээн зохион найруулан бичээрэй. За эдгээр бясалгалуудыг хийгээд та нар дараах хаягаараа багштай илгээх юм шүү. За ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.